Тэгэд энэ төсөвдөр бидний нэг харах ёстой юм гадаад зээлтэй холбоотойгоор энэ орон сууцны төслүүдийг заавал ярих хэрэгтэй одоо. Энэ Монгол банкныхан бас байгаа ах. Тэгэд ер нь энэ бодлого тодорхойлогч нар маань нэг энэ бодлогооныг эргэж харах хэрэгтэй үе байна л да. 2016-аас 2024 оны хооронд нэг 6.1 их найд төгрөгийг ерөнхийдөө бол ипотекийн зээлээр гарсан, зарцуулагдсан байгаа. Тэгээд 16-наас хойш цэврээр бол 3.5 их найд төгрөгийн өсөлт үзүүлэлт бол гарсан. Энэний 10% нь л бол арилжааны банкудаас санхүүжүүлсэн гэж үзэх юм бол Монгол банк ердөөсөө үлдсэн мөнгийг хевлээд зах зээл рүү нийлүүлсэн байгаа. Тэгэд энэ маань бол өөрөө хэрэглээний үнийн индексийг бол 2 дахин нэмэгдүүлсэн. Нөгөө иргэдийн яриад байгаа юмны үн өндөр болчиход байна, инфляц өндөр болчиход байна гэдэг асуудлыг дэгдээхэд хамгийн гол нөлөөтэй оролцсон хөтөлбөр маань бол өөрөө энэ ипотекийн зээл гэдэг хөтөлбөр байгаа юм. Тэгэд иргэдэд сонсогдохдоо энэ өөрөө асар гой сонсогддог. Бид бүхэн иргэн болгон одоо орон сууцнд амьдрах хэрэгтэй гэдэг агуулга нь гоё харагддаг. Тэгээ бодит байдал дээр энэ хинд хүрээд байна гэд харахаар одоо чинь 25 онд бол 80% нь Улаанбаатар хотод олгогдсон байна. Бид нар нөгөө Улаанбаатар хотын төвлөрөл хит их байгаад байна. Яаж орон нутгуудлага хөгжлийг төлөвлөх үү гэж ярьдаг хэрнээ төрийн бодлогочин өөрөө эсрэг зөвлөгөө явуулсан. Улаанбаатар хот дотроо ахиад харах юм бол хаан уул дүүрэг нисэхтэр бүх төвлөрөл нь бий болцсон байна. Тэгэд эн чинь яг гэр орооллынхаа өөрчлөлт байгаа бодлого муу юм уу гэвэл үгүй. Одоо нийслэл дээр энэ Нямбатар дараа баахан хятадуудтай нийлж хийгээд байгаа энэ орон сууцны төслүүд байна. Эдгээр бол цэвэр мөнгө бол дахиад явагдаж байгаа. Барилгын яамнаас болохоор метр квадратын үнийг харьцуулж хармаар байна л да. Энэ гадаад зээлээр хийгдэж байгаа барилгуудын метр квадратын үн, хувийн эвшлийн компаниуд хувийнхан өөрсдөө хийж байгаа метр квадратын үн хоёрын харьцаа нь хидтэй байгаа вэ? Энэ дүн дээр хармаар байна. Ягаад гэхээр одоо чинь хятадаас одоо энэ зээлээр хятадын одоо зээлээр баригдаж байгаа барилгуудыг харангууд тусламж гэдэг нэг жижиг мөнгө өгчдөг, нэг төсөлч байт юм өгчөөд тэрнийгээ дагуулад тэр тусламжийн дүнгээсээ асар өндөр дүнгээр зээлийн өгчдөг. Одоо нэг будаа агш телевиз судалж авах юм бол будаа агш өгч ин гэж байгаа юм шиг юм манад одоо засагт өгчөөд байна шүү дээ. Тэгэд энэ бодлогыг бид нар нэг эргэж харах хэрэгтэй байна. Монгол банк дээр одоо мөнгө хивэлсэн байдлаар явдаг байсан нь одоо сүүл рүүгээ баялагын сан руугаа орё гэдэг энэ асуудал яригдчихэв. Ер нь баялагын сангийн мөнгийг бид нар энэ зах зээл дээр мөнгө хэлбэрээр ингээ оруулаад өгнө гэж асар буруу одоо зүйл байгаа. Венецуэл бас яг ингэж явж байсан. Венецуэл бас яг баялагын сангийнхаа одоо мөнгийг орон сууц руу оруулаад бүх иргэндээ орон сууц өгнө гэж ярьсан. За тэгээд тэр үнд нь бол клиентелизм буюу төртөө ойр гэрээд тендер авч чаддаг тэр компаниуд нь л хідэн байрнууд бариад нөгөө талдаа олонгод нь иргэн төлөлт нь хангагдаж чаддгүй зах зээл нь өөрөө унсан. Тэгэд энэ яагаад энэ бодлого буруу байгааг харах хэрэгтэй юм гэхээр одоо жишээ нь орон сууцны үн 2016 оны 1-р улиралтаар бол метр квадрат 1.9 сая төгрөг байсан. Одоо 24 оны эцсийн байдлаар харахад 4.6 сая төгрөг болсон байгаа. Тэгэхээр чинь энтэй хамт цалин өөрөө өсөөгүй байгаа. Тэгээ бид нар хиймэл эрэлтийг бий болгож хуурамчаар одоо энэ хөтөлбөрийг ингээд санхүүжүүлж явна гэдэг маань цаад утгаараа бид нар бүх эдийн засгийн унгаацсан бодлого яваад байна шүү дээ. Энэ дээр Монгол банкнаас асуумаар гэн. Энэ бодит байдлыг та нар гаргаж ирж хилдэггүй юм уу? Одоо ингээд яваад ах юм уу? Баялагын сангаар одоо энийгээ цааш нь үргэлжлүүлээд явах юм уу? Тэгээд төрийн албан хаагч нар маань өнөөдөр энэ танхимд байгаа учраас та бүхэн маань уг нь бас энэ бодлогыг арай зөв чиглэл рүү явуулахад нь зоригтой дуурайд өгөөч л гэж хүсмээр байгаа. Ялангуяа сангийн амныхнаас хүсмээр байна. Та бүхэн харж л байгаа. Одоо шинэ оршин хөтөлбөр ямар хүнд нөхцөл байдал бидрийг аваачиж байна. Хүүгийн татаас дэлхийд 110 тэрбумыг бид нар төлж байна. Гэтэл иргэн төлөвлөгдөх хэсэг нь ч ойлгомжгүй ийм төслийг зүгээр сонгуультай холбоотойгоор гаргацсан. Сангийн амныхан яагаад энэ дээр юм хэлж болдгүй юм бэ? Дээрээс нь одоо энэ ипотектэй холбоотой. За тэгэл бүх төрлийн сангуу, төнгөлтөө зээл гэл гой нэртэйгээр ингээ оруулаад өгдөг. Сонгуульд санал авахын тулд явцсан ийм хөтөлбөрүүдийн өнөөс л бид нар яайдаа гэж суугааддаг. Улсын хурлын гишүүд нь эндээ орж ирэхээр энэ нэг багш нарынхаа цалин тэтгэмжийг яаж нэмэх вэ? Нийгмийн асуудлуудаа яах вэ гэдэг. Гэхдээ ингээд улсын хурлын гишүүдээс илүүтэй уг нь бол бодлогыг босруулж гаргаж ирж байгаа бичиг цаасан дээр байгаа энэ хүмүүс маань уг нь дуграад болохгүй байгаа зүйлсүүдийг хилдэг болчих юм бол энд яг бодит өөрчлөлт явагдана. Тэгэд одоо чинь хүүхдийн мөнгийг болио гэд хилчих зөрөгтэй хүн байдгүй. Хүүхдийн мөнгө нэг их найд төгрөг зүгээр л хэрэглээний зардал болоод гарч байгаа. Тэгэд энэ маань бол өөрөө иргэдэд сайхан харагдаж байгаа ч гэсэн бодит байдал дээр яадгүй гэхээр 100 мянган төгрөгийг бид нар өгж байгаа ч гэсэн дараа жил тэр 100 мянган төгрөгөөр юм авах гээд ороход дэлгүүрийн тэр нэг торооч дүүргэж чадахгүй л хиймэл мөнгө болгож бид нар тарааж байгаа шүү дээ. Тэгэд энэ бодиттой үнэн зүйл. Тэгэд энийг гараад хилж бид нар
хүмүүс таалагдахгүй ч гэсэн зөв замлуугаа явахгүй бол манай улс чинь одоо Венецуэл боллоо штэ. Нэг л сайхан сэтгэлтэй өгөөмөр төслүүд хэрэгжүүлдэг улс. Бүгдээрээ л баахан зээлэрч өгчий, хөнгөлтөө юмч өгчий гэдэг. Гэтэл хизээж зах зээлийн хүүг бид нар хуурамчаар тогтоох боломжгүй. Ипотекийн 6% гэж байгаа ч гэсэн тэрний бодит хөвгний зөрүүг нь татвар төлөгч нар төлж байгаа. Тэгэхээр иргэдтэй ч гэсэн бодитоор нь хэлэх ёстой. Хин нэг нь тэрийг төлдөг, тэр нь төр биш. Дандаа иргэд өөрсдөө буцааж л төлж идэг. Тэгээ хиймлэр ийм хомсдол үүсгэсэн төслүүд төр чинь бодитоор хямдхан юм шиг санагдаад хүн болгон авахыг хүснэ. Асар их эрэлт үүсэж байгаа. Тэн дээр нь төрийн албан агчтай ойр байдаг хүмүүсүүд нь танил тал авилгал өгж ямар нэгэн байдлаар тэрэнд нь хамрагдахыг хүсдэг. Ипотек дээр бол танил талгүй бол авах боломж байхгүй л байгаа шүү дээ. Тэгэд ийм бодлогыг бид нэр үргэлжлүүлээд яваад иж болохгүй. Авилгал гэж яриад байдаг хэрнээ хаанаас тэр авилгал авах боломж нь гарч ийн хэр төрд ирэх мэдл олгоод төрд ямар нэгэн хөнгөлтөө зээл татаас элдв сангууд гаргаж өгөх болгонд ч л тэрийг нэг хуваарлж байгаа хүмүүст л бид нэр ирэх мэдл өгөөд байгаа гэсэн үг. Тэгээ тэр утгаараа бид нар энэ татаасууд хөнгөлтөө зээл сангуудыг болчмоор байгаа. Энэ бүх яамдуудад ч гэсэн холбоотой. Та бүхэн магадгүй монгол хүний хувьд иргэдтэй сайхан санаад энэ төслүүд нэрээ гой сонсогдож чинь хийчмээр юм шиг санагдчих магадгүй. Гэхдээ энийг бид нар хэрэгжүүлээд 20 жил явлаа. Уламд ороодж байгаа манай эдийн засаг. Тэгэхээр яг энэ эдийн засагтай холбоотой, санхүүтэй холбоотой тоон дээр нь сууж байгаа бодит харьцуултуудыг харж байгаа хүмүүс нь та бүхэн мань зориг гаргаад хилдэг энэ бодлогуудыг явуулахад нь засгийн газар дээр үгүй наад чинь бол буруу шүү гэд явцдаг баймаар байна. Та бүхэн заавал энэ албан тушаалуудтайгаа зууралдах ёстой гэж юу? Бас миний хувьд ч гэсэн эрсдэл гаргаад явчих гэж бодож байгаа. Зүгээр сангийн аманд та бүхэн ийм олон жил суулаа гэдгээр бахархаж үлдэхин чухал байгаа мó эсвэл Монгол улсад бас өөрчлөлт хийсэн шүү гэдгээр бахархаж үлдэхийг хүсэж байгаа мó? Би үнэхээр гайхаад байгаа. Та бүхэн мэргэжлийн хүмүүсийн хувьд ойлгож байгаа хэрнээ энд орж ирэхээр ердөөсөө бодит байдлыг хэлэхгүйгээр хуулийн дагуу